Хадган цэнхэр тэнгэрийг эвхэн золгох учрал дээр, хатан өвлийн жаврыг хураан золгох ёроол дээр, хөх Монгол даяараа дээдлэн өргөх цацал дээр, хаврын тэргүүн сар жаргал цацруулан айсвэ. Хүн чанар нэвтрүүлэг гал морин жилийн сар шинийн тусгай дугаараа Монголын бурхан шашинтны төв Гандан Дэгчинлэн хийдийн авшиг ёроолтой өргөнөөс бэлтгэн хүргэж байна. Хаврын тэргүүн сарын дугаарын хүндэт зочдоор Гандан Дэгчинлэн хийдийн олон нийттэй харилцах албаны ажилтан Пүрвжав, Хүртэн Чойжин Цэвэлмаа, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Нэм Даваа Болормаа, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Ариун бол тэргүүтэй хүндэт зочид өргөдөн оролцлоо. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Хүн чанар нэвтрүүлгийн баярын тусгай дугаар үзэгч та бүхэн хүрэхэд бэлэн болоод байна. Нэвтрүүлгийн эрхэм хүндтэй зочид Гандан Дэгчинлэн хийдийн менежер Пүрвжав, за Монголын сор болсон уран бүтээлчдийн төлөөлөл, за мөн Хүртэн Чойжин Dreams байгууллагын хамт олонны төлөөлөл өргөдөө оролцоод байна. Та бүхэндээ сар шинийн баярын мэнд хүргэе. Нэвтрүүлгээрээ бид үргэлж гэгэн сайхан зүйлийг үзэгч түмэндээ өргөн барьж, хэн нэгнийгээ баярлуулж, хэн нэгэндээ сэтгэлийн дэмийг хайрлахад оржлоо. Энэ ч утгаараа Монгол түмэндээ энэ сайхан уламжлалт цагаан сарын баярын өдөр зингэр дэлгэцээ үзэн суугаа эрхэм үзэгчдээ та бүхэн минь халуун мэдлэгийг хүргэж өгнө. За баярлалаа. Ингээд сүстэн олон та бүхэнд сар шинийн мэндийг хүргэе. Тэгээд ерөнхийдөө гандагчлалын хэд за шинийн нэгний огтон шин одоо цагаан сараа шинэ жилийн ухтан биднээс одоо олон үйл ажиллагаа зохион байгуулалт хийсэн байдаг. За хамгийн наад ойрхон гэх юм бол одоо 29 өдөр биднээс сороо залсан байна. За энэ зөвхөн Монгол түмэн гэхгүйгээр дэлхийн нийтээр амар амгалан дайн дажиггүй амар сайхан бахын тухайд сор залгах үйл ажиллагаа. За номын үйл одоо явсан байна. За тэрний дараа битүүнийхөө шин биднээс сэдрэл ам бурханд одоо даатгаж за амнаас эрүүл мэнд ажил төрөл юу гэдэг юм бас зүйнд байхад хаа даатгаж номын үйл бүгдийг даатгаж одоо шүн жингөө ухарж за өглөө биднээс хурлаан гадаалаад за нийтээрээ одоо бурхандаа манал өргөөд ингээд багш нартай мэндэл одоо цолгож мэндэлдэг ийм уламжлалаар өндөр шинийг нэгнийхээ өглөө одоо өгтөж байна. Тэгээд та бүхний маань одоо сансан одоо сэргэн сэтгэлэн бүтэх болтугай гэж одоо ёроол тавья. Хүрээ. За тэгэлгүй яг хоо ирж буй гал одоо морин жил бол Монгол түмний хувьд маш гоё эрчтэй, хүчтэй, за эвэйтэй олон сайхан бүхнийг одоо ерөөсөн ийм гоё бэлэгтэй жил болж байгаа туйлын таатай байна. Тэр дундаа Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг буддын шашны Гандан Дэгчинлэн хийдийн маань энэ олон сайхан одоо ламнар маань за мөн удирдлагууд, ард иргэдийн төлөөлөл, сүсгтэй олон маань бүхий л хүмүүс энэ сайхан өдөр цагаан мөрөө гаргаж хөрөлцөн ирж зан олноо өрөөдөг юм заншилтай. Тэгэхээр энэ сайхан өргөөгчмж аядууныхаа цэнгэр хадгийг өргөн барьнуу хэмээн Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Болормаа дүүгээ хүндэтгэе өрье.
Монголоор нэвтрүүлэг үзэгч та бүхэнд үргэлжлэн хүрсээр байна. Тэгэхээр Зөв Монгол ардын дуу ямар гоё аялгаутай, ямар гоё одоо нүдэнд харагдтал бүр ингээд Монгол улсынхаа тэр уул ус ургамал ногоо тэр ардын жаншлаар бахархаж байна. Тэгээд Монгол улсын соёлын тэргүүний ажилтан хүмүүлгийн элч манай одоо Болрогийн маань одоо нэр тийм маш их байгаа. Тэгээд бас дутуухан элчих шиг боллоо. Тэгээд дүүдээ маш их уран бүтээлийн өндрөөс өндөр амжилтыг хүсээрэй. За гэлээ. За өнөөдөр хүрэлцэн ирсэн эрхэм зочдын маань төлөөлөл болж манай Болормоо дуучин маань бас Айдууныхаа цэнгэр хадгийг өргөн барьлаа. Ингээд энэхүү сайхан өдөр хүрэлцэн ирсэн Гүртэн Чаажин байгууллагын маань хамт олонны төлөөлөл халуун сайхан мэдлэгээ хүргэнөө зарим нэгэн хүмүүс нь бүр хөдөө орон нутгаас орж ирсэн байгаа. Архангай аймгийн одоо Харьяад олон сайхан ээжүүдийн маань төлөөлөл нарчмаагч маань мэдлэгээ өргөж өгнө гэж хүсэж байна. За өнөөдөр Архангай аймгаас энэ Монголын цагаан сарын нэвтрүүлэгт өргөдөн ирж нийт арангайчуудаа өөрийн олон өр хүүхдүүдтэй Монголын ард түмэндээ энэ туран цугласан бүх хүмүүстээ шинэ сарын баярын мэнд хүргэж байна. Өө ямар гоё баярлалаа. За тэгээд төрлөөрөө төвшин амгалан илгээрээ инк амгалан байх өрөөдийг та бүхэндээ өргөн дэвшүүлье. За маш их баярлалаа. 9 дүүрэг 21 аймагт ажиллаж амьдарч буй олон сайхан хүмүүс маань өнөөдөр гэр бүлээрээ цэнгэр дэлгэцээ үзэн сууж бидний энэ сайхан ярилцлага болоод эрүүл авшигтай энэ сайхан өдөр бас баярлаж байгаа гэдэгт итгэлтэй. Ингээд та бүхнийхээ өмнө Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Ариун Бол дуушна хүндэтгэн залъя. Тэнгэр харилдаг харчин далай тэмшиг бялхам шүү хэчээ тэж төрсөн ангэрхэн урчин дарихэр дэтлэн шүтгидэ танигаа тэж төрсөн ангэрхэн урчин дарихэр дэтлэн шүтгидэ танигаа ангэр ургарам тэтгдэг харчин алтан дэлхий шиг уужуу ээжээ амбин тан тасархай урчин ачаалан харлаж хүндлээ танигаа тасархай урчин ачаалан харлаж хүндлээ танигаа харчин уулын нүршиг налгар шүү ээжээ учир хайролоор заяасан урчин ухаарлын дээр асры танигаа учир хайролоор заяасан урчин ухаарлын дээр асры танигаа учир хайролоор заяасан урчин ухаарлын дээр асры танигаа За Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Ариун Бол дуучиндаа маш их баярлалаа. Дэлхий дүүрэн бурхад байлаач дээлтэй таныг минь гүйцэхгүй. Сүүнэрсэн ингэрцтэн нэрхлэж сүслэн мөргий танигаа. Өрлөг их минь буурал их минь үлми доортон сүгди өрстөн өгөөмөр таныхаа хайранд үн мөнхөд жаргын өрстөн гэд Монгол түмэн ижийн сайхан дуугаар уянгалж одоо хайр авсан баха гэдэг итгэлтэй байна. Нэвтрүүлгийн маань гол зорилго үргэлж бие биенийгаа хайрлах,
хөөндлөх, сайхан бүгдийг түгээх юм зорилготой. Тэгэхээр та бүхэн маань хүн чанар гэж хоёрхоо үгийг өөрөө өөрийнхөө тодорхойлж өргөн олон түмэндээ бас мэдлэгээ болгон хүргэж өгнө хэмээн хүсэж байна. Энэрх нэгүсэх сэтгэлтэй үнэн шудраг байх хүн чанар та байх болов уу гэж би хөвдөө боддог. За хүн гэдэг амьтан тэгтээ зүрх сэтгэлтэй бас энэрх хайрлах бас зүрх сэтгэлтэй тэгээд хүн тэгээд бас чанартай байх ёстой. Хүн байна гэдэг маань хүн байх тэгээд чанартай буюу нэгүүлсэнгөө нэгнээ хайрладаг хүндэлдэг ийм л ялгаатай болов гэж бодож байна. За ингээд та бүхэнтэйгээ цэгэр дэлгэцээр улчран залгаж байгаа тун баяртай. Тэгээд дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчууд та Монголын өв соёлыг монгол хүмүүн нэгдэх хамгийн гол одоо баяр цэнгэл цагаан сар гэж энэ сайхан монголчуудын малчдын одоо уламжлагдсан өвлөгдөж ирсэн энэ сайхан өв соёл одоо ахс дээдсээ хүндэтгэх энэ сайхан баярын мэндийг та бүхэндээ өргөн дэвшүүлье. Гал морин жилдээ моршиг хиймэртэй, аз жаргалтай, эрүүл анх байхыг хүсье өрөөё. Хүрээ! 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 Юуны өмнө одоо энэ хүн чанар нэвтрүүлэхт өргөдөн оршуудаа баярлалаа. Тэгээд энэ одоо гал морин жилдээ илгэрийн хямгалан төрлөөрөө төвшин амгалан сайн сайхан байхыг өрөөё. Хүн чанар гэдэг бол ер нь одоо хүн бүл сэтгэлийн амьтан хүн чанар гэдэг нь одоо өөрийнхөө байж хүн хүнээ хүндэлж хүнд их сайхан сэтгэл гаргаж шудраг шулуухан байхыг л одоо хүн чанар гинэ. Сар шиндээ сайхан шилжцгээж байна уу? Гүтэн чоожин төрийн бас байгууллагаас сар шинийн мэдлэгийг өргөн дэвшүүлж байна. Ирж яваа морин жилдээ ол замгаар дүүрэн сансан бодсон бүхэн сэтгэгчлэн бүтэж за илгэрийн хямгалан төрлөөрөө төвшин сайхан байх үлжийтэй сайхан өрөөлийг өргөн дэвшүүлж байна. Булган хархан уулынхаа өвт аж түрэн амьдран суугаа нийт харангачуудаа сар шинийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. За сайн байцгаана уу. Энэ сайхан хүн чанар нэвтрүүлэгт өргөдөн орж байгаадаа маш их баяртай байна. Энэ бол маш их гинтийн үйл явдлаа. Тэгээд хүн чанар гэдэг бол хувь хүний бусдыг хайрлах одоо сэтгэл. Бие биендээ сайхан ормын үг хайрлах, чин сэтгэлээ илэрхийлэх ийм илэрхийлэл ахаа гэж боддог. Ингээд энэ сайхан баярын өдрийг тохиолдуулаад Төрсөн нутаг Булган аймгийн Ташинчлан сумын нийт ард түмэндээ болон за одоо миний үеийн одоо бяцхан шав нартаа тэгээд Монголынхаа бүх нийт ард түмэндээ сар шинийн баярын мэндийг хүргээд шинэ ондоо ад жаргалаар дүүрэн эрүүл сайхан бол байгаарэ гэж өрөөё. Хүрээ! 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 За сайн байцгаана уу? Миний Монголын ард түмэн сайхан шинжилж гэнэ үү? Та бүхэндээ сар шинийн баярын мэндийг хүргье. За ингээ хүн чанар нэвтрүүлэгт урьж оролцуулсан манай телевизийн хамт олонд маш их баярлалаа. Гэгээлэг номын сайхан хүмүүстэй нэг дор нэг танхим цугаад хуучилж яхад их сайхан байна. Энэ сайхан өдөр. За ингээд та бүхэндээ баярын мэндчлэгээ хүргээд нэгэн сайхан уран бүтээлээрээ айдууны мэндчлэгээ хүргье. За сар шинийн баярын мэндийг хүргэе бүх монголчуудаа. Ингээд хүн чанар гэдэг бол хоёр хүн өгөн дээр багцсан хоёр хүн чанар гэдэг үгийг хүн болж төрсний одоо гол утга учир нь болоо гэж боддог. Яг л хүн бол журдагтай байх, хүн чанартай байх. Энэ сайхан үгийг бол хайрлж хүндэлж тийм ээ хайр ивэлээ бол бусдаа түгээж яхах нэр юм болоо гэж би боддог юм аа. Ингээд СБН телевизийн хамт олонд болоод хүн чанарынхаа хамт олонд нэрүүлний хязгаарл хамгийн сайн сайхан бүхнийг хүссэн хэрэг. За тэгэхээр яг та бүхэн маань хүн чанар гэж хоёрхан үгийг өөрөө өөрийнхөө өөрсдөө чадах зүйлээрээ бусдад тусалж бусдыг хайрлана гэдэг ийм сайхан үгнүүдийг хэлж үзэгч түмнээ баярлуулж цэгэр дэлгэцээ үзэн суугаа ирхэм үзэгчд маань халуун ам бүлээрээ хайртай дотныхоо ээжээ аав, өрхөөхтүүд, хамт олон бүх хүмүүстэйгээ бас өнөөдөр гар зөрүүлэн өвөг дээдсээ хүндэтгэн одоо залгаж байгаа ах гэдэг итгэлтэй байна. Хүн чанар гэж хоёрхан үгэнд амьдралыг өөр дөрөө тогтоож чадах агуйг хайр оршдог, инрэл нэгүслэл оршдог. Хамгийн гол нь бие биендээ сэтгэлийн дулаан үгийг хэлэхэд оршдог юм аа. За энэ сайхан дууны араас бас Монгол Улсын соёлын тэргууны ажилтан ям даваа дуучнаа. Хүндэтгэе өрье. За баярлалаа. Ong
Хилийн цэргийн дуужгийн чуулгын хослолд орчин нэмд одоо маш их баярлалаа. Өргөө олон маань маш сайхан жаргаж одоо бас сонсон баха гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр өнөөдөр бас айл болгон буузааж игнээд за ах дүүгээ хүлээгээд өндөр насндаа очиж золгоод ер нь бол одоо ерөөл авшигтай сайхан өдөр байгаа. Тэгэхээр манай одоо гандан тэгчлэн хийдийн энэ сайхан олон одоо бурхтын энэ шүтэнээс энэ сайхан одоо хүмүүс маань дандаа жаргалыг өрөөж өргсөн баха гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр мэдээж цагаан сарын өдрүүд буюу тухайн жилийн одоо онцлог за ирж би гал жил тийм онцлогтой за мөн одоо цагаан сараар та бүхэнд маань алтан гоё дурсамжууд байдаг. Энэ удаагийн дурсамж ч гэсэн мэдээж ирж би гал одоо морин жилдээ өдөөрөө бас энэ том гандан тэгчлэн хийдэг хүн чанар нэвтрүүлгээрээ өргөдөн оролцож өргөн олноо Милан гэдэг бол тэр болгон хүнд бас хувь тавихад хаврхан олдох байх гэж бодож байна. Тэгэхээр мэдээж энэ жил бас манай Баянгал дүүргийн маань хувьд 60 жилийн сайхан ой болсон түүнтэй зэрэгцэн Баянгал дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа гандан тэгшлэн хийдтэйгээ олон сайхан ажлуудыг гэж олон одоо ард иргэдээ зэсгтэн олноо баярлуулсан ийм сайхан өгөөжтэй жил байсан. Тэгэхээр гандан тэгшлэн хийдийнхаа одоо прожектор менежерээс асууж энэ сайхан одоо өргөөг өнөөдөр бас ямар одоо хүмүүс маань орж ирээд маш том өргөө болохоор мэдээж энэ сайхан сар шинийн өдөр хаагур нь явал илүү одоо гоё одоо зүйлүүдийг ахуу за хаана одоо бас ерөөл буйнаа хийдэг үү гэд гэх мэтчлэн бас зөвлөгөөнүүд буюу энэ сайхан цагаан сарын өдрийн бэлэгдлүүдийг сонсхийг хүсэж байгаа хаа гэж бодож байна. За тэгэлгүй яг уу цагаан сар гэдэг маань ер нь бол бүх юмний эхлэл за урдны жилийнхаа одоо нүгэл хилэнц муу хийсэн алдсан зүйлүүдээ одоо дүгнэж ирэх жилдээ бол тэрийг давтахгүй илүү сайхан байхын тухайд ер нь одоо бэлэгтэй байдаг. За цагаан сараар бол одоо өглөө шинийн нэгнээс хүүхэд байхад бол шинийн нэгний өглөөг одоо дис чадан хүлээдэг байлаа. Тий. Одоо намаа хүүхэд байхад одоо манай ээж аав маань өөдөөс аваар шинэ хувцас өмсүүлдэг. Хүүхэд байгаа цааш нь хувцастай өглөө шинийн өглөө хувцас өмсөх гэж догтлон хүлээж баг нойргүй шиг хонж өглөө хувцас өмсөв. Тэгээд одоо өгдөөс зүтгээ настай хүмүүстэйгээ золгож айл гисэж за ингэж одоо өнгөрөөж байсан хүүхэд насын маань цагаан сар тэр одоо хүртэл саяхан юмсыг санагдж байна. Өдөө хүртэл би тэрийг ер нь алдахгүйгээр шинийн нэгэндээ ялангуяа бүх юмаа шин маягтай өөрөө ч шинэ хүн боллоо гэсэн бодлоор сэтгэл ялангуяа сэтгэл санаагаа одоо ариусгах сэтгэл санаагаа улам сайн болгох тухайд одоо хичээдэг. Тэгээд Монголын бушинсны дуу гандагчлалын хийдийн одоо үйл ажиллагаа бол за цагаан сарын өмнөөс явж эхэлдэг. За хуучин номын хурал за балиа ажиллагаа гэдэг хуучин номын хурал гэдэг за сор золох үйл ажиллагаа маань сэдрэл хам гэдэг за шинийн одоо нэгнээс шинийн дөрөвний хүртэл одоо өдөр юм одоо хурлаа хурдаг. За тэгээ шинийн дөрөвнөөс одоо ахуулаад хөрөөлийн одоо хурал гэж хурдаг. Тэгээ сүсгтэн голон бол яг гандагчлалын хийдийн бацгаан гэдэг дугунд одоо ороод ирэхэд за үүднээс одоо манай хөдөж хүмүүс бий хөдөжт нь за цааш дээр хаашаа очих уу за хаана одоо номоо уншуулах уу эдгээрээ хэрэглэх юм хаана байна гэдгийг нь одоо бүх юм зохицороо хөдөжтэй тэгээ орж ирэнгүүд одоо заагаад зааварчлаад ингээд өгөн тэгээд тав хүн өргөнөөр гандагчлалын хийдээ ирж одоо буян номоо хураах хэрэгтэй буян хураах хэрэгтэй. Эрүүлийн одоо
14-ний эрүүлийн өдөр ямар өдөр вэ гэхээр товчхон хэлэх юм бол шинийгнээс шинийн 15-ны хооронд бурхан багш одоо эрд хулгаан үзүүлсэн тийм өдөр гэж үздэг. Тэгэхээр бурхан гэж юу юм бэ тийм ээ? Хаанаас бурхан одоо ямар эрдэм чадaltaй юм бэ? Юу гаргаад байгаа гэдгийг шинийгнээс ахуулаа шинийн 15-ны хооронд үзүүлсэн байдаг. За энэ үед одоо ялангуяа бурхан номд шандаж тийм ээ? Муу зүйлийг одоо дэвчиж сайн зүйлийг хийх буян нүгэл хоёрын маань юугаар одоо хийдэг вэ гэхээр бие хий сэтгэлээр хийдэг. Нүглийг бол бие сэтгэлээр хийчих нь буйныг бас бие сэтгэлээр хийдэг. Тийм болохоор цагаан сарын одоо эрүүлийн үеүүдээр андагшлан дээрээд за буян номоо одоо үйлдээд тийм ээ өөрсдөө бол өрөөлд одоо сайхан байгааг сэтгэл төрүүлээд ер нь ялангуяа одоо биднээс ингэ чөтж байгаа бурхан шишин бол ялангуяа хамгийн одоо чухал нь юу гэхээр энерги сэтгэл. Энерги нэгүс сэтгэл, бусдыг энерги нэгүс сэтгэл дээр дөрөөлж энэ шашин маань одоо эхлэгний шашин гэдэг маань үүсэж байдаг. Энэ бол хамгийн чухал зүйл, хамгийн дөрөв тавих зүйл энэ юм байна. Биднээс өглөө босоод ямар нэг үйл хийхтэй хүртэл дандаа бусдын төлөө гэж бодож байгаа. Гэхдээ бусдын төлөө гэж шууд ингээд бусдын төлөө гэж бодохоор бас заримд нь орж ирэхгүй байх магадлал өндөртэй тийм ээ. Тэгэхээр яагаад бусдын төлөө гэж бодох гэдэг арга нь олох хэрэгтэй. Яагаад биднээс бусдын төлөө гэж бодох хэрэгтэй юм бэ гэдэг. Тэгээ товчхон хэлэх юм бол биднээс ачуу амтан гэж одоо нэгч байхгүй юм байна. Өнөөдөр бидний одоо өмс сууж байгаа, идж байгаа бүх зүйл одоо бүх амьтанд хамааралтай. Бусдын одоо ачаар биднээс өнгөцтэй сайхан хол сунартай хоолтой тийм үү гадаад одоо хүүдэн халууранд ургадаг одоо элдв жимс элдв сайхан зүйлийг биднээс эзээ өгдөг шүү дээ. Ингээд бодоод үзэх юм бол бусдыг хайрлах сэтгэл бол одоо биднээс ачтай юм аа. Бусдыг хайрлах сэтгэлийг төрүүлэх нь муу юм аа гэж үзэж байгаа. Ингээд ингэж арга нь болоод одоо сэтгэл төрүүлэх юм бол маш чухал байдаг тийм ээ. Тийм болохоор өөрийгөө болон өрөөлийг одоо бодож Монголын зүрх зүг үе шүү дээ монголчууд одоо нөхрийн хэрэг бүтэх, миний хэрэг бүтгэхээс нөхрийн хэрэг бүтэх гэж үг байдаг тийм ээ. Өөрийн хэрэг бүтэх яг бай нөхрийн хэрэг бүтчихвэл болно гэж бодохтой. Юу гэсэн үг гэхээр бусад амтангуудын хэрэг бүтэж бусдад нь жаргалтай байх юм бол өөрөө бас жаргалтай байх юм цаад утгаараа. Наад утгаараа бол яг одоо ингээд өөрөө жаргалгүй юм шиг бусдын жаргалтай шиг бодож байгаа боловч цаад утгаараа бусад жаргалтай бол юу жаргалтай байх юм гэсэн логик явж байгаа тийм ээ. Ийм одоо үгтэй байдгаар бусдын төлөө энерги нэгүсэлтийг төрүүлээд зөвхөн одоо би буян хураай гэх юм байхгүй тийм ээ. Бусад нийт одоо түмнэрээ буян хураай. Энэ хураасан буянгаа одоо бусдаа одоо хуваалцъя, бусдаа зориулъя гэсэн сэтгэлээр ирж буян номдоо залрах бол одоо маш хэрэгтэй зүйл. Энэ бол хийсэн буян ма төгс болох юм аа. Энергийн нэгүс сэтгэлийг одоо үнэнчээр одоо төрүүлж үнэхээр чадах юм бол тэр маань өөрт нь бас засал боломж гэж бас байдаг. Ийм байдаг. За ямар гоё одоо сайхан үг сонсцгоо бүгдөө тийм ээ. Ажралыг бид хүний сайхнаар төсөөлдөг болохоор алтан нар бидэндээ байдлахын гэрлээ хайрладаг болохоор амьд явахыг бид бусдаа туслахын нэр гэж бодном. Ажралыг бид бусдыгаа хайрлахын нэр гэж бодно гэд энэ сайхан шүлгийн одоо мөртөд орж ирж байна. Тэгээд мэдээж энэ төрөлцөө ирсэн ирхэм та бүхэн маань гэсэн цагаан сарынхаа дурсамжаас бас хуваалцахыг хүсэж байгаа байх гэж бодож байна. За Монголын одоо цагаан сар бол одоо биднээс өв уламжилж ирсэн одоо өв тээгч өв уламжилж ирсэн юм сайхан баяр байгаа. За энэ сайхан баярт бол одоо хүмүүс бол шинэ дээлээ өмсөөд өөр хүүхдүүдрээ сайхан золгоод ахад дээсээ хүндлээд хамаа муу муухай ямиг ардаа өргөж сайн сайхан ямиг одоо уриаланд одож ингэж шинэ оныхоо одоо ямиг босхыг ингэж одоо алхаж ирдэг. За ер нь одоо энэ цагаан сар бол шинэ 1-ээс 15 хүртэлх сайхан заслаа хийлгээд залбирч мөргөөд буян намаа хороход бол ер нь дээдийн ном ер нь их сайхан одоо тэр жилдээ тэр аяараа одоо тэр жилийн заслыг шинэ 15-нд хийх даацтай байдаг гэж ярьдаг. Одоо бурхан багш бол мэдээж одоо энэ бясалгал хийгээд тэгээд одоо энэ 15 дотор бас одоо ялан дээлж байж байсан. Одоо өөрийгөө ялан дээлж маш их бясалгал хүндэтгэл үзүүлж одоо атгалан барих сэтгэлийг ардаа орхижсэн гэж ярьж идэг. Тэгээ манай одоо төрөмс байгууллага гүрэн жижиг төрөмс байгууллагаас ч гэсэн одоо тэгээд чинийхээ 15-нд сайхан слаа хэлгээд сайхан мөрөд залбираад буйнаа хураад одоо ард ирэг дээр ингэж сайхан одоо байсхийг хүсэж байна. Энэ жил бол маш их сайхан жил гарна. Одоо тайван нөгөө ургамал ургасан бороо ус дунд зэрэг тэгээд хүмүүс бол нялхас туулууд их сайн дунд зэргийн насны гамт жаахан тиймэрхүү
Тэг өгдөөдсөн бас маш хүнлэн туслаа сайн хэлэх хэрэгтэй гэж одоо ингэж уриалан дуудаж ярьж хэлж ингэж захимаар байна. Цагаан сар гэж бодохоор надад нэг сайхан дурсамж идэг. Миний ээж бол маш уран тийм хүн байсан. Манайх эхээс 11 үлээ. Тэгээд манайд бас эгчээ 2 хүүхэд, тэгээд 13 хүүхдийг өсгөж хүмүүжүүлсэн ээж маань. Тэгээд мэдээ орсон цагаас одоо 7-8 дугаар ангид байхад өглөө ингээл сэрхэд манай ээж дийл оёо суучдаг. Дааны гэрэл дийл оёо сууж идэг. Орой унтаал бид нарыг дүүнрийг унтаал бид нар ингээл хичээлээгээл унтсан байхад ээж дийл оёо суучдаг. Хамгийн гоё нь цагаан сараар манай 10 эдүү хүүхэд бүгдээрээ шин дээлтэй. Тэгвэл шин дээл нь томчуул нь шин дээлтэй, дайланбан дээлтэй. Жижигүүд нь болохоор том хүүхд томчуулын дээлийг эргүүлээд ханцлаад угаагаад эндэдэд эргүүлээд ингээд шин дээл болгоод өгчдөг. Ингээд цагаан сар болоход бүгдээрээ шин дээлтэй баяр хөөртэй ингээд одоо цагаан сараа маш сайхан өгтөж өнгөрөөдөг байсан. Энэ дурсамж бол үргэлж миний сэтгэлд татна байдаг. Ээжигээ бодоход тэгээд өснөө бодоход олон хүүхэд гэхгүй миний ээж бүгдээрингийн шин дээлтэй шин сард залгуулж ирсэн. Ийм сайхан дурсамж идэг да. Цагаан сар бол Монголын ард түмний өв соёлыг харуулсан дэлхийд ховор манай Монгол улсаас өөр улсад байхгүй тийм үндэсний их сайхан баяр байгаа. За монголчууд болохоор битүүний орой лам сахиус залардаг гэд гэрийнхэн тотхон дээр 3 мөс тавьж домондог. За тэгээ сайхан шиний нэгний өглөө эртлэн босож нар хараад зүг мөрөө гаргадаг байгаа. Одоо цагаан сараар хамгийн гоё дурсамжтай айлаас ороод нэгээс нэг гоё байдаг. Тэгээд гоё бидэг тэгээд авъя гэдэг. Мөнгө өгдөг гэдэг. Тэгээд авъя тэгээд руу явъя гэдэг ингээд хийж яваад байдаг хүмүүс. Одоо ч гэсэн одоогоор энэ хүүхдүүд яа дандаа одоо имэйжтэй бид аав нөгөөгөө мөнгө өгдөг айлтар. Хамаас ахуудаад багагаа өгдөг гэсэн хүүхдүүдийн дурсамж хамгийн гоё байдаг да. Яг хавсаандаа байна. Тийштэй яг гоо. Тэр үед ч одоо нэг ширхэг ийм хаммаа гэж байгаа. Энэ дээр ингээд нэг саах тавиад тэгээд ээж аман тэгэн шүү дээ. Одоо төрийн гişг айлгээс гэсэн юм олж болохгүй нэг ширхэг яасан байсан ч хүнээс тийштэй яг гоо. ярьжсэн тэр дурсамжууд байсан. Тэгэхээр Гандангийнхаа энэ ойр орчинд ингэ тоглож өссөн. Тэгтээ найзуудтайгаа одоо яг инэдэмтэй юм бол одоо гандангийн манай лам нар бол цав гэж ярьдаг тийм ээ. Гандангийн сайхан өөнөр дээр ороод хаяа нэг цав ид чинь бирээс яхаар бирээс ид чинь дуудаа тий. Жохон хөвгт дуудахаар бас идчихдэг. За тэгэл ер нь сайхандаа амны ишгтэй сайхан газар маань бол одоо Бацагаан өргөө болж одоо өргөө том сайхан өргөцсөн байна. Тэгээд энэ нийт ганданд өссөн найз нар тий одоо тоглож ирсэн найз нартай сар шинийн бас баярын мэндийг хүргье. Захтуу амаатсад бүгдэнд нэрүүлэх хаз ширүүл хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Цагаан сар хүүхэд байхад биер нь хөдөөний хүүхэдтэй. Хөдөөний хүүхдүүд байхад надад шиний нэгний өглөө гэхээс битүүний өдөр их сайхан санагддаг. Аав маань араадгаар бүх сонсож тэмдэглээл. Тэгээ биднээс үүд ч одоо нэг зураг телевиз гэж бас ховор байлаа. Ээж маань тоогондор буузаан чигнээл нөгөө нэг гашаанд олуулан байдаг айлч шиний нэгэндээ нөгөө битүүлгэн өгдөг. Тийм ээ айл болгонд хүртээдэг. Би тэднээ дөгн би тэднээд битүүлэг өгнөгөө хүүхдүүд тэгэл гүйлддэг. Тэгэл битүүний орой тэгэл гэр орноо цэвэрлээд маргааш өмсөх хувцас дийлэн бэлдээл. Тэгэл яг тэр дүр зураг надад ирсэн миний багын амар гоё тийм мэдрэмж байдаг. Тэгээ цагаан сар битүүний өдөр их дуртай да би. Багын дурсамжинд гол юм бас орж байна. Битүүний орой бол манай гандангийн хүүхдүүд телевизийнхэн ч юм уу те бүгдээр ингээ за миний хувьд бол яг найзуудаа дүүнэрээ дагуулад зүүн талын одоо дугуйнд одоо яг очролдог. Тэгээд яг тэгвэл тэр одоо битүүний оройн тэр хуралд суугаад одоо тойроод гарахад бол тэр жилийнхаа одоо бүх юмыг одоо даагаад аваад гардаг. Муу сайхан. Тэр одоо өглөө бол мөрөө гаргадаг байхгүй юу? Сайн дайчдаг ч одоо өглөө унтах гэдэг шүү дээ. Тэгээ тэр хуралд сайхан ороод дагаад тэр жилээ сайхан дагаад манд уншуулах тийм л одоо болж байгаа. За тэгэл сайхан уншаа ойчрлоо явж явах ч одоо Батэрдэн аврагтай хүртэл таардаг шүү дээ.
битүүний орой барилдаан дуусаад авраг ирж бас мөрөгдөг байхгүй. Тийм сайхан дурсамжууд байна. Ийхүү сар шинийн баярын дугаар маань өндөрлөх бас өгч байна. Тэгээ өнөөдрийн нэвтрүүлэгт өргөдөж орсон та бүхнийхээ энэ сайхан ярьсан болгоом навшиг өрөөлтөө энэ сайхан өргөөнөөс хүрнэ гэдэг бол үнэхээр баярлаад багтаад бүр ханашгүй байна. Сүлдэт их төрийнхээ сүр дорн мөргий, сүүн сэтгэл төмнийхээ хайранд орн мөргий, уудан Монгол орныхоо заяа буян цэцэглэн өнөөдрийн энэ сайхан баярын үйл ажиллагаа буюу хүн чанар нэвтрүүлгээ жаргаж байгаадаа туйлын таатай байна. Тэгэхээр нэвтрүүлгийн эрхэм зочдтой бас дахин танилцуулахад манай Монгол төмний маань сар болсон олон уран бүтээлчдийн төлөөлөл салбарын за мөн Монгол эх орноос мөн 9 дүүрэг 21 аймгаас хүрэлцэн ирсэн. За гэх мэтчлэн олон сайхан дурсамжийг яриад байвал бид бүхний маань нэвтрүүлгийн цаг хөрөлцөхгүй. Тэгээд өнөөдрийн ирсэн зочд та нартаа ярих маш одоо таатай байлаа. Учир нь хүн чанар нэвтрүүлгийн тусгай дугаар сар шинийн баярын өдөр гарч байгаагаараа дээрэс нь Монгол төмний маань хамгийн их сүсэг бишрэлийн энэ сайхан гандан төвчлэнгийн энэ сайхан өргөө энэ олон лам хувраг нарын авшиг өрөөл хүртсэж байгаад бид бүхний өвч гсэн маш том нэр төрийн хэрэг байлаа. Тэгээ хүн чанар нэвтрүүлэг маань Монгол улсынхаа өнцөг булан бүрт одоо ажиллаж амьдарч байгаа дэлхийд тархан суугаа монголчуудаа хамгийн сайхан хайрыг түгээж хамгийн сайхан сэтгэлийн дулаан үгийг одоо хэлэхэд оршдог. Тэгээ өнөөдрийн нэвтрүүлгийн маань олон сайхан хүмүүсийн одоо төлөөлөл бол олон мянган хүнийг эдгэж илаашруулахад тэр эцэг өвгдөөс уламжлагдаж ирсэн олон сайхан одоо авшиг өрөөлөөрөө олон мянган хүнийг эдгээсэн Гүртэн чаажин төрөөс байгуулгын маань тэргүүн цэвэлмаагш маань хамт олонний төлөөлөлтөөгөө мөн одоо хөдөө орон нутагт ажиллаж амьдарч амьдралынхаа тэр олон одоо зүйлийг олон одоо сурагчдаа өвлүүлж ирсэн багш нарын маань төлөөлөл Архангай аймгаас зорж ирлээ, мөн Булган аймгаас зорж ирлээ. За мөн одоо манай мянган сайхан ээжүүдийн маань төлөөлөл за мөн одоо залуу халуунаасаа олон мянган одоо айлын хүүхдүүдийг өөрийн юм шиг сургаж хүмүүжүүлсэн багш нарын төлөөлөл задаас Булган аймгийн Харьяат бөгөөд Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа мөн Архангай аймгаас зорж ирж бас Архангай аймагт ажиллаж амьдарч байгаа. За манай Бодроод орч манаас Архангай аймгийн яриад баг шүү. За ингээд Архангайчууд маш их байна. Захун аймгаас, Булган аймгаас, Архангай аймгаас, Баян хонгор аймгаас миний бие Хүсгэл аймаг байгаа. Манай дурчдын Ховд аймаг шүү. Ховд аймаг. За манай уран бүтээл Улаанбаатар за манай за манай зурагчид манаас гой балтай аймаг, Хүсгэл аймаг гэдэг ийм сайхан за мөн Төв аймаг за ямар гоё. Ер нь 21 аймагаас ирсэн 21-нд дарих гэж хүмүүс сууж ийнө гэсэн чи арай бидрийг хэлдэг байх тийм. Гэх мэтчлэн ийм гоё инээд хөөрөөр цалигсан нэвтрүүлэг маань жаргаж байгаад үнэхээр их талархаж байна. Амандтай нь амар мэд бэлхэж атганд нь азийн дөрвөн бэрх багтаж айл гэрийн хойморт инээд хөр цалгиж Монгол түмэн сар шиндээ сайхан шинлээрээ Хорэ Ийхүү хүн чанар нэвтрүүлгийн маань баярын тусгай дугаар гандан тэгчлэн хийдээс бэлтгэн үзэгч та бүхэндээ хүргэлээ. Нэвтрүүлэг энд хүрээ жаргаж байна. Иргэн ууслаа түр баяртай үзэгчтэй. Хүн хүнээ хайрлая, хүн чанараа өнхөн зөвлөе.